Тийм үү? Тийм шүү дээ. Окей, тэгвэл хоёлаа яг энэ сэдвэрээ season 2 эхлүүлчихвэл яасан. За тэгээ. Шууд ингээл явчих уу? Тийм. Шууд одоо яг эндээ хөрвүүлэл явчихвал яасан. Харин тий. Айгу энэ дэр чи ярих юм ихтэй юм биш үү? Одоо эмэгтэй хүн заавал эрэгтэй үзүүлэлттэй биш үү? Эмэгтэй үзүүлж болдог ханаа гэл хэлэхэд л бүр хүрээ явчихаар айгу том сэдв биш үү? За тэгээд. За таад одоо яг сонсож байгаа season 2 яг ингээ явах чинь. Шууд ингээ ам халаад ам халсан ярианаас эхлүүлээд. Та насан турсан биз? Хүрсэн бол хүлээлгийн өрөөний season 2 тавтаа морил. Шаруна. Yes. Яасан гэж. Чамгийнхаа миний бүр инээ төрөөд хичээд байна. Яцээ. Би бүр чамгийнхаа зүүдлээд. Окей. За яна яцээ амрыг үздэс юм ааш. Ийгөө би тэгээд бүр ингээ бантаад байна яг одоо ингээ чамыг харахад нөгөө зүүдэ бодоод тэгээд өөр юм бас бодоод тий. Тавьсан байж тээ. Тийм үү? Аха. Сошо. Яа, бүр хөс гарчлаа. Би яг хаашаа арах уу? Тошара. За. Юу зүтэлсэн? Чипт хоёр байна. За. Яа. Чи дийн би доор нь хөдлөе хамт хөдлөе гэд байжсэн байхгүй юу? Үгүй яг бол процесс нь бол сайн санахгүй байгаа байхгүй. Ямар ч сан чи байсан. Тэгээд би ингээд сэрсэн чинь гоёа хавцсан ингээд амар гоё. Нэг яг өглөөний нэг тийм үеэс байхгүй юу? Тэр ч бодтол 6 өнгөрж явах тийм үү? Тэгээл амар эвгүй болол сэрэл тэг би босч ирчээд ингээд амар сонирн болсон ингээд норцсон. Ингээд доошоо ингээд жоохон нойтгонц тэгээд бүр ингээд дотроо бадаад би ингээд ариунаг ингээд зүудэлсэн тэг ингээд бүр ингээд бантаа тэгээд хилэх нэг хүн чинь нэг юм зүүдтэй зүүдлэхэр ингээд нэг хилмэр эдэж штэ маргааш ингээд бүр ам захтнаад тэгээ би хэлгүй явж байгаад одоо хэлж байна. Чи угаасаа юу юм биш үү? Жоо нормал биш биш яг чамаас би айчлаа. Цаатай. Үгүй. Тэгээ би бараа өөрөө жоохон тэгээ бантаа юусаа хэлгүй байж чаад одоо хэлж байна. Хэлчихээс. Тэгээ тэрнээс хойш намайг харсан ямар санагдсан бэ? Маргааш нь би юусаа харч чадаагүй штэ. Тэгээд нэг эвгүйсэн тэгэл нэг юм яриа мэрэ төгчрээ төгчтэй төгдчээд тэгээд нэг юм мэдгүй ерөөсөн ингээд нэг юм гим хийсэн шиг байсан. Одоо тэгээ харахаар зэрэг тийм юу бол. Тэгээ одоо ингээ бас хэлсэн чинь гэтээ сонирнос. Йоош. Одоо хүмүүс юуж ойлгох юм бэ? Үгүй юм хөдлөхгүй л юм л да. Зүгээр нөгөө тийм зүүднээс ичээд тахгүй яг нэг тийм сонин зүүдэлсэн тий. Би яг чамд юм ярих уу? Чи одоо би чамаа зүүдэлсэн гэж ярина ч шодлоод. Юу агаад таньдаг эмэгтэйтэйгээ би нэг юу л да секс зүүдийн талаар ярьчлаа. Одоо юу гэдэг нэг эмэгтэй хүмүүс ч уус нэг тиймэрхүү зүүд тохиолддог шүү дээ. Тэгэл амаалж ярьж байгаа л одоо ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь би эмэгтэй хүнтэй хийж ингэ зүудлээд гээд. Тэгснэ. Юугаар хийсэн гинэ? Зүүдэнд нь болохоор зэрэг нэг юм том хям гинэ. Оо яана. Тэрнээс хойш бүр хям ахаар уураад тэгээд байгаа. Тийштэй. Тэг би бүр сонсож байна. Хөө эмэгтэй хүн болгонд ийм зүуд одоо тий тохиолддог юм. Яг нойтон зүуд байдаг. Секс одоо зүуд байдаг. Тэгтээ тэр дотор бас эмэгтэй хүн зүудлсэн зүудүүд бас байдаг хань штэ гэж би бодож ирсэн. Тэгвэл чанаас тийм тохиолдсон юм л дээ яа юм. Би ихтэй хям зүудлаагүй. Гэтэ хям байсан ч магадгүй тэрсгэр мартцаа. Одоо би явахтай яа тийм. Тэггүй яа тийм 24 цагийн 24 цагт нагаа юм чинь. Хаач яасан надаас. Чи тэр хүн амьд болохгүй гэж байгаа юм угаасаа. Тий. За тэгвэл энэ удаагийн сэдвэрээ хоёлаа секс зүүдийн талаар ярилцгаа. Яа бас алж байгаа шүү нэрээ яа. За тэгвэл өнөөдөр секс зүүд гэсэн сэдвээр ярих чинь үү тий. За тэгвэл би зүүдэлж үзсэн байх нэ. Би угаасаа үзье. Үздэг, зүүдлэх дуртай. Ариуна зүүдэлт юм уу? Угаасаа тэгэл энэ чи өдөөнд маслахтай. Зүүдэлсэн секс зүүдмүүд бол байна штэ энэ чинь. Маслая. Чика зүүдэл штэ. Зүгээр кино ичмэр зүүдлээ штэ. Яаж ч ямар ч төсөөлөл сайтай ингэдэг шиг зүгээр бас нилээгүүл бас чих зүүд бол би. Хуваалцаач. Чихл ярьчих л та. За би нэг юм яриа заяа. Нэг юм яриа ёо. Нилээд юм ярина гэхдээ нилээд юмныхаа нэгийг хэлээ ярьж байна. Яг нөгөө нэг зүүд гэсэн чинь яг чамтай зүүдэлсэн зүүд бол эхлээ санаанд орж байгаа байхгүй. Дараа нэг зүүд гэсэн чинь дургуун үнтэй хийж ин гэж зүүдэлсэн.
Тэр бол амар юу байсан би бүр үзээд байдаг нэг залуу байсан байхгүй юу? Бүр ингээд нэг юм харахаар нэг дургуур идэдэг залууд шүү дээ тий. Тэрнтэй бүр яг галзууд их чинь гэж зүүдлээ. Тэгээ бас л нөгөө гоё авчсан зэрдэг байхгүй. Би өглөө нь бас ч ямар тэнийг юм бэ? Яагаад тэрийг ингээд зүүдлж байгаа юм бол гэж бүр ингээд өөрөө бодоод сони юм да бүр ингээд харахаар дургуур шижиг хүрдэг юмтайгаа бүр тэгээ зүүдлж ийн гэж бодлоо. Тэр айгуу сонирн байсан. Тэгээд нилээн одоо юу гэдэг амар гайхаж босож ирсэн зүуднүүдийн нэг байсан юм уу? Тийм байсан. Таашаалтай биш. Таашаал авсан үгүйг бол сайн мэдгүй байна. Ямар ч байсан нэг юм хамаг бие чангалсан мэт штэ. Бүр ингээ хамаг бие чангалсан. Тэгэл ингээл сэрэл би ингээл шууд нөгөө нэг залуугийн нөгөө таашаал авах мавсан тэр мэрийг бодохгүй юм чи. Нөгөө нэг муухай залуугийн царайнууданд харагдаад хөө юу бурхан минь зүуднээс холд аюу гти юу хачийн зүудэлчээ гэд нөгөө юм шоконд орсон байдалтайгаар тэрийг би сая тэрнтэй яаж нэг сая зүудэлсэн үү гэж бол босч ирсэн. Тэрнээс ч бол таашаал авсан гэж бол хэлж чадахгүй наа. Аавгүй бах. Сүүлдээ харсан чинь тэр юу чинь одоо юм өөрчлөгдөж байна. Одоо жил яах те. Өмнө хардаг байсан тийм өнцөг өөрчлөгдсөн үү? Харах өнцөг бол өөрчлөгдөггүй. Одоо муухай залуугаараа л үлдэж байгаа хгүй. Гэтэ зүгээр нөгөө нэг амар бодол айгүй бодсон яагаад гэсэн бол яагаад ер нь би энэ залуу муухай гэж хардсан бол нөгөө зүудэн дотроо бас ихч чинь чака хийж байгаа шүү дээ. Янз бүр юм хийжингүүдээ бас маргааш нь нэр яагаад тэгсэн бол гэж бодсон. Тэрнээс бүр ингэж харах өнцөг өөрчлөгдөөд нэг бавчих юм сан ч юм уу тэгэж бол бодоагүй. Нэг тийм зүуд байна. Нэс нэг юм зүуд байна. Царайг харах гэж харцдаггүй байсан нэг зүуд байна. Айгүй юу байсан надаа юу гэдэг одоо ингэ юм секс хийгээд байгаа нь бол мэддэг байгаа юм зүудэнтэй ингээд яг нэг юм угаасаа яг нэг намаа ингээл үсэл ингээл яаж байгаа мөртлөө царайг харагдахгүй. Тэг харах гэсээр тэлтэй угаасаа хийгээд болсон тэр зүуд. Ямарсны. Тэг би яг тийм ямар хүнтэй юм бол гэж юусоо мэдчих чадаагүй баг. Тэг яхаа зүгээр ерхий фигюр нэг л харагдаад байгаа байхгүй нэг би ч юм уу тийм ингээд намаа хурж байгаа тэр юм бол мэддэг дээ. Гэтэл царайг харцдаггүйс радад дууссан тийм зүуд байна. Ямарсны. Би бол тийм зүуд мөр унсан толгойг юм байсан болов надах чаа. Царай нь харагдахгүй. Тэгэхгүй би бол яг тийм зүуд бол зүудэлж үзээгүй юм байна. Би сая хоёул ингэ ярьж хат юу байлаа л да. Интернет ухахгүй юу гэсэн чинь сонирхолтой бас хэдэн судалгаанууд байна. Тэрийг оруулж бас зүгээр их гэж бодож байна. Тэгсэн чинь Фрайбург хотын Германы одоо нэг их сургуулийн Фрайбург их сургуулийн судалгаа гаргасан юм байна л да. Тэгсэн чинь 83.8% нь эмэгтэйчүүдийн бүгд нэг удаа ингэж амьдралдаа доор хаяж нэг удаа секс тийм зүүдэлж үзсэн байдаг гинэ. Тэгээд нэг харьцуулсан хоёр судалгаа л да. Тэгсэн чинь бас нөгөөх нь болохоор 1966 онд одоо 16-аас 92 насны эмэгтэйчүүдэд судалгаа хийсэн чинь одоо зүүдэлдэг. Одоо бүх зүүднийх нь 4% нь секс зүүдэлдэг. Одоо зүүднийх нь 4% нь секс. 2019 оны яг тийм ижлэхэн судалгаа хийсэн гинэ. Одоо орчин үеийн эмэгтэйчүүд судалгаа хийсэн чинь яг 16-аас 92 насны зүүднийх нь 18% нь эротик буюу секс зүүд байсан гинэ. Тэгээ ингээ харсан чинь нөгөө тоо маань ингээ 3 дахин өгссөн байгаа байхгүй. Тэгэхээр орчин үед эмэгтэйчүүд илүү секс зүүдлээд байна уу? Дээр үед ер нь зүүдэлдэг байсан юм уу? Зүүдэлдэг байсныг нь тэгэж ямар судалгаанд хамралгүй байсан юм уу? Эсвэл одоо үеийн нөгөө нэг бас секс хийхгүй байгаатай холбогдуулаад зүүдэлж магадгүй байх нөгөө заримдаа нэг ингэдэж штэ секс хийхгүй ингээ удчихлаар нэг 3-4 сар мар басны дараа ингээд бүр өөрөө ирэхгүй зүүдлээд ирдэг найзуудаараа нэг ярьдэн штэ. Би тэг зүүдлээд би одоо удахгүй тэхгүй бол ер нь болохоо байж гэнэ бүр зүүд мүд хүртэл зүүдлээ солиорч гэнэ гэдэг ч юм уу тий. Тэгээ тэр яг би бас яг тэрнээс бас тэгж бодлоо. Илүү нөгөө зүүдэлдэг нь ажил ихтэй учраас секс их нь багасаад тэгээ зүүд нь ихсдэг байх гэж бодож байна. Магадгүй одоо тэгээ яг нөгөө нэг юм кибер секс гэж одоо бас байдаг болчиход тийм шүү дээ. Ер нь бол яг бол энэ нь бол шинэ жийл гэж бодож байна би. Яг нэг юм юу гэдэг хүмүүс кибер ертөнцид ингээд секс хийгээд байгаа байхгүй. Одоо phone sex эсвэл видео коллоор ингээд хоорондоо ярьж секс хийх юм уу тий. Тэр чинь бас нэг юм төрөл болчиход байна шүү дээ сексийн. Яг тэрнээс улбаатай хүн заавал нөгөө бие махбодороо секс хийх биш. Зүудэндээ эсвэл төсөөлөлтөө яг тийм секс чаддаг болчиход байгаа байхгүй. Тийм магадгүй тэрнтэй холбоотойгоор надад овж үүссэн байж болох гэж бодож байна. Тэгж би бас тийм бас байж бас гаргалаа байж бас магадгүй юм тий. Тэгтээ сони орчин үеийн хүмүүс илүү секс зүүдлээд байна гэдэг чинь та хэд яг юу хийгээд вэ? Залуучууд ямар ажилгүй юм бэ? Залуучууд яд юм бол ихтэй хүмүүс хэрэг яадаг бол. Ихтэй хүмүүс ихтэй ер нь айгүй нотнууд ихтэлээд баг тий.
нойтон зүүд ер нь бага наснаас эхлүүлэл нойтон зүүдлэл эрэгтэйчүүд бол баг хэвийн үзэгдэл байдаг байх гэж бодож байна. Энэ удаагийн дугаарыг эрэгтэйчүүдээ хайсан дугаар болох гэдэг. Яг нөгөө эмэгтэйчүүдийн зүүдэн дээр илүү тулгуурлаж ярьсан. Яг тэгвэл эрэгтэй хүмүүсийн хувьд бол ер нь бол хэвийн үзэгдэл байдаг ш. Нойтон зүүдлэх ёстой гэж баг хүртэл хэлдэг ч юм уу тий. Эмэгтэй хүмүүсийн хувьд баг нойтон зүүдлэхээр нэг юм маргааш өглөө босчрэл гимшээл нэг юм. Яна бороо юм хийчүү яа гэд. Түрүүн бас нэг юм хайлт ингээ харсан чинь юу байдаг гэнэ нэг юм зөвлөмж байна. Хэрхэн одоо тийм секс зүүдлэх вэ гэж аахгүй гэсэн чинь тэн дээр айгүй хөөрхөн ингээд орон дээрээ хөвтээд доошоо харж хөвтээд гидсэн дээрээ одоо гидсэн дээр гэдэг юм илгээрээ харж хөвтээд тэгээд нөгөө эргэтний ер нь бол ортоогоо наалдуулаад одоо ер нь бол гизээрээ харж илгээрээ харж хитэн гэдэг чинь наалдаж шүү дээ. Тэгээд төсөөлөөд одоо ямар нэгэн хүнтэй ундч юм уу тэгэж төсөөл тэгээ унд гинэ. Тэнгүүт нь заалтчгүй найтан зүүд одоо нойтонгоо одоо тийм секс зүүдэлдэг гэдэг. Эротик зүүдгийг тэг би пүү туршиж үзмээр юм байна. Яа гинэ. Туршиж үзье гэж бодсон. Доош харж хөвтөл. Илгээрээ хөвтөл тэгээл ер нь бол толгоондоо тархиндаа айгу төсөөлөх нь шүү дээ. Би одоо тэрэндээ унд чинь гээд. Тийм үү. Нугасаа зүүд чинь тэгээ бол ерөөс юу шүү дээ. Тарих бүрэн амарч чадаагүй нөгөө ачаалсан хിവэрэ байгаа тохиолдол үзэгддэг үзэгдэл учраас магадгүй тэр нь яг унтахтаа бодсон бодол нь үүдэлж магадгүй тий. Тийм ээж магадгүй бах. Төрөний тэр нөгөө нэг эмэгтэй хүнтэй хямтад унтсан гэж ярьдаг хүн байгааз. Тэр хүн бас надад нэг тийж ярьж ирсэн. Багштайгаа унтчихын зүтэлсэн гээд. Ингэсэн гинэ. Одоо бакалавра төгсөөд нэлээд удацсан. Тэгээ магистрт орсон юм байна л да. Тэгээд яг зөвхөн тухайн үед бакалавр заадаг байсан багш нь магистрийн одоо ингэ өөр нэг юм өдөр харагдсан шүү дээ. Одоо юу гэдэг арай нэг насчсан мэт юм болоод ирэн шүү дээ магистр. Хэдэн жилийн дараа магистр авах орчин зэрэг. Тэгээд ерөнхийдөө мэдтэй бас тавьдаг байсан гинэ. Сайн манай багш айдэргээл ерөнхийдөө ярьжсэн тийм одоо тийм харилцаатай байсан чинь гинт нэг шөнө яаж ингэнэ. Бөөнөр ингээд найзуудаараа суугаад явж байгаа юм шиг зүүддсэн гинэ. Найзуудтайгаа ингээд ангийнхнаараа ингээд сууж байгаа зүүд. Ууж муугаал ингээд байжсэн гинэ. Тэгсэн чинь гинт багш нь тэр юу юм шээ. 0 авах гэсэн гэж байгаа тэр бүхэн. Тэгсэн чинь гин 0-ийн урдаас багш нь шууд чирээ аваа явцсан гинэ. За байж данаа чи зүүдстэй. Зүүд. Тэгээд ерөнхийдөө бол багшаа байна гэж мэдээд байдаг. Тэгээ ингээд чирээд ингээд дагуулаад цаяах чаа ингээд тэгсэн чинь ингээд юм урт тонглоор ингээд чирээ яваад байна гинэ. Тэгээд угаасаа тэр нэг юм буудлын өөр байсан бах гээд байгаа. Тэр зүүдэн дотор нь заяа. Тэгэл ингээд хаалгаа ангаалгаал ингээд яасан чинь ингээд шууд намайг ягаал төлөж хөвтүүлээл тэг ингээд юус ингээд ээлж таалж маалал эхэлсэн гинэ. Яг тухайн үед ингээд тэр нь амар юм юутай. Гой төсөөлөлтэй. Тэг сүүлд нь багшаа хасан чи хичээдсэн гинэ. Одоо яг тийм аа би одоо өөр дээрээ хэлье. Би хичээдсэн байхгүй чамайг харахаараа. Одоо ч гайг болчлоо. Я харахаар хичээдсэн гинэ. Тэгээд нэрийн чинь эрэгтэй хүн штэ гэсэн үнцээр харж эхэлсэн гэж байгаа. Тэгэхээр яг тэр хоёрын хооронд нэг тийм насны ялгаа байгаагүй 6 насны зөрүүтэй. Тийм болохоор магадгүй тийж харж чадсан баг одоо багшигаа нүгтийн иж ирхэн шүү дээ гэсэн үнцгөр ч юм уу тий. Гэхдээ бүр ингээд одоо юу гэдэг маш олон насны зөрүүтэй бол бас хэцүүлэх л та. Тийм шүү дээ. Тийм ярьжсэн. Тэгээд сүүлдээ багшаагаа харсан чи хичээд байна. Гэхдээ амар гоё байна. Өөр хүн биш байна. Гэсэн явжсэн. Гэхдээ нэг юм сэрж чадамгүй нэг зүүднүүд гэхдээ одоо яг сексийн зүүдэн дээр ингээ ярих юм бол бүр ингээд нэг юм битгий балиасаа гэд нөгөө зүүдэн дотор ингээд зүүдэлж байгаа мэдээд байдаг. Тэнгүүд ингээд битгий дуусаасаа. Тийм гэж л дуусгаад. Тэнгүүд ингээд сэрчдэг ч юм уу эсвэл заримдаа бүр ингээд нэг юм хортон тусаасаа гэж адилч юм уу тэгээд сэрчдэг тийм. Хүмүүс чинь миний зүуд яг тийм байсан. Нэг залуу над дээр ингээд нэг юм над дээр надаа ингээд захиав чи үлдэг явж байгаа юм. Нэр захиавсан юм уу? Нэг жижигхэн цаасан дээр. Нуруунд дээр эргээд хаг. Нуруунд дээр. Надаа юм жижигхэн цаасан дээр ингээд нэг бичиг үлдээ чи ингээд доош навал тавьчих яваад гэж байгаа байхгүй. Би тэгэл очиод аваад уншихын орд үсэрчиж байгаа. Тэр айгуул тэгсэн баха. Ихтэй надад тиймэрхүү зөндөө зүүднүүд байдаг гэсэн. Гэтэ энэ юус эротик зүйтэй хамаагүй байна. Тэгээд бас нэг юм юу байдаг гинэ. Одоо хүмүүс нэг юм тодорхой төрлийн юмнууд зүүдэлдэг гинэ. Юу гэдэг. Би нөгөө яг чамайг зүүдэлснийхаа дараа бас уншихгүй юу. Би одоо яагаад солирцсон юм шиг би лесби болж байгаа юм болоо. Яагаад ариунаатай ингээ унтчин гэж зүүдлээ мөдлээ гэл бас хүн чинь бас бодно шүү дээ. Хүн юм байна, эмэгтэй хүн юм байна гэдэг чинь. Тэгсэн чинь ерөөс тийм байдгүй нэ. Тэгээд юу вэ гэсэн чинь зүүдэлдэг нэг юм ер нь 5-аас 7 төрлийн юм байдаг. Одоо тодорхой юмнууд байдаг гинэ. Жишээлх юм бол
X одоо найз залуутайгаа юм уу нөхөртөөгөө унтж ийн гэж зүүдэлдэг. Тэр нь болохоор ерөөсөө X санаж байгаа да биш. Зарим нэг одоо өдөр ингээ басан явдал нь X-ийн санагдуулсан ч юм уу нэг адилхан үйлдэл гаргасан хүн харсан ч юм уу адилхан царайтай хүн харсан ч юм уу тийм тохиолдолд тэгэж бас зүүдлэх боломж өгдөг гинэ. Тэгтээ зөвхөн X-ийг зүүдлэх биш бас X гэж ингэж тэр нь ингэж холбогдож өгдөг гин. Тийм болохоор ерөөсөө санаа зовоод хэрэггүй. Одоо хэрвээ X-тэгээс X гэж ингэж зүүдэлсэн бол би санаж байгаа юм байна. Эсвэл битгаар буцаа нийлэх хэрэгтэй юм байна ч юм уу. Тиймэрхүү ерөөсөө тийм холбогдлого байдаг гинэ энэ зүг нь. Зарим нь болохоор яг чиний хэлсэн шиг танихгүй үнтэй. Ингээд танихгүй ингээд эсвэл бүр юм царай нь харагдахгүй тийм хүнтэй бас тэгж ин гэж зүүдэлдэг гинэ. Тийм үед болохоор юу яадаг вэ гэхээр өөрөө өөртөө сайн чагнаад үзээрэй гэж бичсэн байсан. Өөрт чи ямар нэг юм асуудал болохгүй юм. Байна уу? Тэр хатуу юу болж байна? Юу вэ? Юу хүй? Нөгөө ганцаардж байгаа ч юм уу эсвэл өөрийгөө ингээд нэг юм ямар нэг юмас нууж байгаа ч юм уу тийм сэтгэл зүйн үднээс бол тэгж авч үздэг юм байна. Гэтэ бол мэдгүй шүү дээ. Гуравт нь болохоор араар тавьж ийн гэж. Тэгж их хүмүүс аяг хөцөдөлдөг гинэ. Одоо эхнэрээсээ нэр ч юм нөхрөөсөө өөр хүндээ унтчихна гэд. Тэрэн дээр бас өрөөсөө санаа зовлтгүй. Одоо нөхөртөө ч юм эхнэртэй хайргүй болсны дохио биш. Харин зарим үед энэ болохоор ажил юм уу гэр бүлд нь асуудал гарсан тохиолдол ер нь бол тэгж зүүдэлдэг гинэ. Гэтэ энэ дээр бол бас яг 100% тэгж болохгүй байх гэж бодож байна. Чин зүгээр нэг юм зүудний тайлал маяг юм штэ. Бас нэг сонирхолтой нь тэгсэн чинь өөрт юу байсан бэ гэхээр эмэгтэй хүнтэй зүүнд чинь одоо ижил хүснтэйг унтж ийн гэж зүудэлдэг. Гэтэ энэ дээр бол бас лесби гэсэн одоо чи лесби болж байгаа гэсэн утгатай биш ээ. Чамд ингээд эмэгтэй хүн чи ер нь бол юм хайрын бэлэг тийм болохоор хайр дутж ийн гэж өөрөө үзэж одоо хайр дутагдж байна гэсэн үг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хөөрхий надад амар хайр дутагдаад би ингээд эмэгтэй хүн зүудэлсэн байгаа байхгүй юу. Тэр чинь тэгэхээр чи болохоор зүг хайрцаад би болохоор газар татны хоёр хөл яваад байгаа юм л наа тайллаар ч юм бол тийм үү. Үгүй за. Хүүшээ түрүүн тэр нөгөө нэг араар тавьж ингэ зүудэлсэн гэдэгтээ надад нэг юм орж ирлээ. Манай экс надаа нэг өглөө босоод ирсэн чинь яадаг байхгүй юу? Уурлаад байдаг байхгүй юу өглөө. За. Эвгүй сайхан амраад босч ирсэн чинь уурлаад болтгоо. Надад бас нэг юм байна. За. Тэгсэн чинь яасан гэдгсэн чинь зүгээр багтаахан байгаа л гэдэг байхгүй. Би тэгээд яасан юм бол гэж бодлоо. Тэгсэн чинь сүйдээ нөгөөч аваа тайвширсан балта өдөр яваалтад түрэн би зүүдэлсэн юм аа гэлдэг байхгүй. За гэлтгсэн чинь чаар бүрээ нүдэндээ намаа нэг бүр өөр хүнтэй хуураад гинэ. Тэг би хийзээ. За гэдгсэн чинь зүүдэнд аар яг бүр тэр амар бодтоор зүүдлээ. Тэгээд би босч ирэл чамаг хаасан ч өөрөөдсөн гэж юу. Тэгэл би яг яах вэ? Тэр зүүдэнд чинь би ямар нэгэн буруу хийсэн биш гэх нэг тийж өгчээсэн юм байна. Надад жийсэн чинь яг надад бас нэг юм тохиолдсон. Би нөгөө зүүдэндээ юу ярьсан сандгүй штэ. Айгүй хэм ярьдаг ш зүүдэндээ. Тэгсэн чинь хооч найз залуутайгаа цаг унтчихсан байна л да. Надаа маргааш нь одоо л гинэ ер нь тэгж ярьдаг байсан байхгүй надад тэрийг. Тэгсэн чинь би ингээ унтчихсан шүүн би тэтэл зохиол авсан гэсэн бүр ингээд тас хэдлэн. Тэгэл нөөч нь зочиж босч ирэл яасан гэсэн чинь би битгий даралцаад байгаарай гэтгсэн гинэ. Тэгсэн чинь нөөч яасан хараа гэдгс чи зүгээр хинтээ юу лээ нэг хүүхний нэрэлсэн шүү битгий тэрнтэй алцсанаа зүгээр юу хийдэг юм чи гэ бүр аим тэгээ 2 3 зогсон гэсэн айр газтай зүутэндээ тэг буцаа унтаад төгсөн гэсэн. Йоо. Тийм тэгээд би яг тэгдэг байхгүй юу. Яг зүутэндээ юм ярьж ирсэн тэг буцаа унтаад тэгдэг байхгүй. Тэгээ нэг маргааш өглөөнөөс чи одоо солиотой мааш гэсэн чи яасан гэсэн чи намайг хардаж зүудлээ тэгээд би өөр хүүхэнд тэгж ингэж зүудлээ. Тэг намайг 2 3 зогч авсан шүү дээ. Тэгээд би боддоо одоо яг бодсон чи би яг тэгж бас зүудэлсэн юм байна. Чи өөрөө санахгүй юм уу? Би зүүдээ сандгүй шүү дээ. Би нөгөө нэг хажаа чинь зүүдэлсэн жилээс загасч байгаа амт юм уу? Хорхоо юм уу ч юу гэлээ. Зүүдэндээ тиймэрхүү юм ярьж зүүдэлж байгаа юм чинь. Тэгж бас зүүдэлсэн байсан. Тэгэхээр хоёул ер нь хэвээгүй юм уу? Үгүй ихтэй энэ зүүд чинь бол угаасаа нэг тийм юутай холбоотой шүү дээ. Тархины бүр ажиллагаатай л холбоотой. Тархи нөө бүрэн амарч чадаагүй тохиолдол хүн зүүд усдаг учраас мэдгүй магадгүй ядаргаамадаганд орсон л гэсэн үг яах. Харин тий эсвэл би нэрнгээс хардсан байсан байж магадгүй. Өдөр нэг хэлж чадахгүй юм. Чадахгүй юм. Би ч айгүй хүмүүс төрөд тийм шүү дээ. Хэлж чадахгүй юм шүн тий зүудэлж аваад сарилсан найз зөхөж аваад даалаад гарч. Тэгснүүд нууцлаар тий бэгдцөөч тий. Гэтэ наач бас гой санаагаас тэгж явал хэлж чадахгүй юм бодлоо зүудэлж амжаал өглөөнөөс модон мэдгүй. Тэгэл хальт хэлчихвэл би зүудэндээ тохиолдуулж исэн юм би. Нэг зэрэг яг секс зүудтэй холбоотой биш заяа. Холбоотой ч юм уу? Холбоотой шүү дээ. Би цохилдуулж барьж авчихсан түүх байна да. Ямар амар. Тэгээс би яг ерөөхдөө таамаглаадсан байхгүй.
тийм хүн болох гээд байна да ч юм уу болцоод байна да. Энийг л биш энэ да гэж таад тэгээд өглөө нь босчихсон. Би нэр чамайг зүүдлээ тэгээ. За. Нөө чин заа гэлтгсэн чи би чи харин тэрнээ тэгж ингэж би зүүдэл. Миний зүүд бол нэлээ зөнтэй байдаг л да. Ер нь бол би амар зүүдэлдэг байхгүй. Тэр нь айгу хамгийн гол нь заримдаа билээд би тэрнээс айгаад байдаг байхгүй. Тэр ер нь бол мэддэг байсан. Тэгээд ингээд би чамайг тэг зүүдэг гэсэн өгч яг ерөнхийдөө тэрийг мэддэгсэн болохоор зэрэг хөрхий жоохон хүүхдч байж хөрхий гинаалтаа тэрийг хэлсэн байдгийг. Бид тэгээ одоо бидний чаш. Тэг яг миний хувьд бол нэг юм цохилдуулж зүүдэрээ дайлмдал цохилдуулж барьж авсны тохиолдол лээ. Тэгтээ яг тэгэл тухайн үед бол уучлал өгчсэн. Яг өөрөө нөгөө мэдсэн болохоор. Тэгтээ сонирхолтой юм тий. Юу тэгж туршиж үзвэл зүгээр юм шиг. Одоо тэг баахан хүмүүс зүүдлэх үед тий. Босч ирсэн мэ тий. Чи эдээ яа даав. Тургаатай тий. Дараагийнх нь болохоор бас нөгөө юм дургуун хүнтэйгээ дайсантайгаа тэгж ингэ зүтэлдэг гинэ. Айгу. Одоо тэр нь яг минийх байсан ч юм уу тий. Минийх бас дургуун хүн. За бас тэрэнд орох юм байна. Зарим нь болохоор бүр юм нөгөө нэг проми одоо алдартай хүмүүс байдаг шүү дээ. Алдартай хүмүүстэй тэгж ингэ зүтэлдэг гэсэн. Тийм их хөвчлэн тийм 7 төрлийн 5-аас 7 төрлийн тийм хүмүүс өрөнд тэгж зүтэлдэг гинэ. Гач төрлийн зүуднүүд гэж байгаа байхгүй юу? Тэр нь бүр одоо энийг хэлхийн зөв үгүй юу? Ямар ч миний унсан дээр бол юм байсан. Амтантай унд чинь гэж зүтэлдэг. Гэхдээ ер нь ингэж зүтэлж байгаа л ерөөсөө ингэж зүутнээсээ санаа зовоод хэрэггүй. Энэ бол зүгээр ингэж ядаргаа мадаргаанаас ч юм уу эсвэл гэрийн тэжээл амтнд нүгцэн ч юм уу юу гэдэг ямар нэг асуудалд орсон болоо тэгээ зүтэлдэг. Эсвэл одоо юутайгаа зүтэлж. Одоо хамаатан дагуунд чинь гэж зүтэлдэг гэдгийгсэн бас тэр надад жоохон гэж санагцсан. Тэгээд эвгүй юм бэ гэж. Тийм 1 2 3 бас байсан л да. Тэрийг гэхдээ би хэлмээргүй байна. Чиний хамгийн би тэр гажид нь орчих гээд хэлчихэж тий. 3 таалт чи би 3-ыг хэлээд би гажид нь орох гээд байна. За найзтайгаа. За найзтайгаа ч юм уу тийм тэгж зүтэлдэг ч юм уу. Одоо дотны бүр хүнтэй гэж юм гэдгийгсэн байсан. Тэр нь бол би ерөөсөө лесбик гэсэн үг биш ээ. Санаа зовлтгүй. Чи түрүү амьдралаа тийм болох боломж байхгүй. Би маш их эрэгтэй хүний үед маш их сэрэлттэй би. Энэ юу хүмүүст шууд мэдэрч байгаа манай энэ яг хүлээлгөөрөө подкастын маань 2 дугаар сизнээр шууд нэмэх 18 болж ирж байгааг тий. Хоёлаа энийг бас одоо дундуур нь ч гэсэн дахиад хэлье. Энд чинь гэхдээ яг тийм нормал үзэгдэл байхгүй. Чи яг тийг зүтгэлжлээ гэдэг нь чи гаж гэсэн үг биш. Эсвэл чи бусдаас өөр мэдлээ гэсэн үг биш ерөөсөө. Тэг зүйдэх хүн угаасаа өдөх боломжгүй ч тийм үстэй. Гэтэ чи юу яах вэ? Одоо энэ ингээ гаж үзэгдэл биш үү? Чи гэсэн чинь ингээд ажлынхаа даргыг зүтэлчлээ. За. Дарахтайгаа ингээс галзуу секс гэж ингээ зүтэлчлээ. Тэнгүүд нь маргааш ингээ ажилдаа очлоо. Дараагаа цараг гарч чадахгүй. Гэтэ нэг юм хүнд нэг юм зүйдээ ярих юмсан гэд нэг юм зүйдээ ярьчаад байдсан шүү дээ. Чи одоо тийм тохиолдолд за бүр даргаа бай. Дарахтаа мэдээж ярьж чадахгүй байх. Одоо ажлынхаа залуутай ярих уу? Би чамд зүтэлсэн шүү дээ. Зөлгөөч гэдэг юм уу гэдэг. Чи тэр тэгж ингэж тэгж ярьж чадах уу? Хэлэх баха. Хэлчих баха. Хэлэх үү? Тэгээ тэр амирт фан болгол өнгөрөн шүү дээ. Одоо юу гэдэг ёост тэгж балаарсан шүү дээ. Эсвэл тэрийг хүмүүс буруугаар ойлгох болов. Харин би бас яг тэгж бодлоо. Гэтэ хэлэхгүй байсан дээр юм уу? Хэлсэн дээр юм уу? Тэр хүний амьдралд нөлөөлөхөөр одоо юу гэдэг зүгээр хоёулахнаа байж байгаа дэрх чинь нэг өөр бөөгн дундаа хамт олон дундаа байж байгаад дэрх чинь бол бусд нь өөр ойлгох бас магадлал өндөр байхгүй. Тэр хаана яаж яхаас болох вэ? Үнэхээр бүр хэлчин захтанд болохгүй ярмаар санагдаад байгаа бол яа хоёулахнаа байж байгаад тий чи битээ буруугаар ойлгоорой. Тэгтээ би ингэ зүудэндээ ингэ зүудлээд ярихгүй болохгүй байна гэж чамаа хааж байгаа инээд өрөөд байна тий. Би ингэ эвгүй үйл гаргах ч юм уу царай миний царай чамаа хараад төгсгийгээд эл чи битээ буруугаар ойлгоорой. Ингээл тусах хэрэгтэй байна. Тийм баг тий. Надад л яг тэгсэн чинь нэг юм эвгүй санагчлаа одоо. Надад нэг хүн тэгэл би чамаа зүудэлсэн шүү дээ. Чи тухайрста алалцчихлээ одоо юу гэдэг бүр балааг нь авч илээ шүү дээ гэвэл. Надад тэгж хэлэх юм бол би амар юу ах юм бэ наа? Амар өөрийгөө амар секси мэдрэх юм байна. Тэгнэ ч надад л юу вэ? Тэр нь ямар хүн байхаас болох юм болов? Эвгүй ш тасаа. Тэгээд нойтон зүудлэх юм хэрэгтэй мүү? Энд чи эрүүл байгааны шинж гэсэн үгтэй ер нь секс зүудлэх чинь. Би бас тийг сонссон шүү дээ. Гэхдээ яг нөгөө нэг юм эрүүл хүн те секс зүудэлдэг этэр гэсэн таамаглалууд агих байдаг. Яагаад тэгэхээр тэр нөхөн үрчүүн процесс нь стил явагдсаар байна гэсэн үг. Нөгөө нэг хүсэл нь байна гэсэн үг тий.
Тийм хүмүүс би секс одоо төсөөлөл айгу ихтэй секс зүүд айгу их зүүдэлдэг гэж би уншиж ирсэн юм байна. Тэг би бас тэгж уншсан байна. Хоёр тас төсөөлөл айгу сайтай юм шүү. Ер нь бол зүүд гэдэг чинь бас айгу өөрөө тийм бодит бос зүйл шүү дээ. Тийм тэрийг бас ингээд төсөөлөөд тэг зарим ч гэсэн ингээд унтахтаа заримдаа одоо түрүүний яг нөгөө унсан дээрээс ингээд хөвтөж жагаад ингээд төсөөлөөд унтаа тэгээ зүдлэнэ гэдэг чинь бас ингээд агуу чадамжахгүй тэрийг чадлаа чи нэг удаа үзэн хоёр удаа үзэн гурав дахаас айгу бол одоо бүтэж одоо юу гэдэг зүудэлж эхэлнэ. Тэр чинь ингээ өөрөө ингээд айгу тарих маань сайн төсөөлж чадчихээн ингээ бас тарихтайгаа ажиллаж байгаа нэг хэлбэр юм болов уу гэж бодож байна. Заримдаа нөгөө юу яддаг чинь ингээд нөгөө амар ингээд нойдон зүудлэл ингээд босч ирсэн дараа ингээд нороо өвдцэн эсвэл юм хүзүүн ингээд шөрмөс татгаж байгаа тийм болдог. Миний хүзүүн амарч хилцэн босч ирдээ. Би одоо ингээд хүзүүг ингээд бүр яатсан байт юм байгаа. За. Бөө мэдгээ ингээд хүлнээ ингээд хороонод ингээд бүр одоо юу гэдгэлээ яан гэдэм бэ? Арзаахан цааш ингээд нэг юм бүх шөрмөс нь ингээд бүр амар ингээд чангарцсан сэрдэг байхгүй юу? Бүр ингээд гой мойны бараг ингээд мускул ката бүр өвчөө хортол ингээд тийм болцсон сэрдэг бүр бүх бие чангалтай юм шиг ба. Миний одоо дутагдaltaй тал гэдэг юм уу нойдон зүудний тэр нэг тийм ингэж хамаг бие ингээд чангалж ингээд маргааш нь жоохон гоёоддаг ч юм уу хүзэн гэж жоохон сонирхолцдог байхгүй. Тэгжсэн үү? Яг тэгж бүр шүмс сасч байгаагүй юм байна. Гэтэ амар нойтон болц бүр яг ингээд тавьсан мэдрэмж төрж болсон юм байна. Яа. Гэтэ баг тавьчдсан юм шүү мэдгүй. Яг тавьчсан болов. Тэр байдал эрэгтэй хүний нойтон зүуд хоёрыг адилхан уу? Одоо юу гэдэг сэрхэд ингээд агүй шингийн ялгарсан. Адилхан бидтэй тэр чинь одоо яг л өөрөөс гарч байгаа тэгээ тавьж байгаа дурын шингэн юм чинь. Гэтэ эмгтэйгийнх тавьсан байх уу эсвэл дурын шингэн үү гэдэг. Тийм дурын шингэн бас байх магадлалтай байна. Гэтэ би бол яг тавьж ол сэржсэн түүх бол байгаа. Яг үнэ. Тэгээд нөгөө нэг тархич нь яг зүүд үү юу гэдгийг ялгдаг гэсэн шүү дээ. Одоо яг нөгөө юу лээ бодит байдлаа гэдгийг. Гэтэ яг тийм зүүдүүд нь юунд болт юм аа үүрээр. Угаасаа хүний зүүд чи үүр сайхан алдаад л яг хитгэн хорон зүүдэлдэг сэрхийн өмнө тэр нь бүхэн шүнжэнгөө зүүдлэгдсэн юм шиг хүнд угаасаа мэдэгддэг. Гэтэл нөгөө бодит зүүдний чинь хугацаа нь 2-3 минут л идэг гэсэн шин. Тийм юм ихтэй заримдаа шүн мөн зүүдлэл тэгэл сэрж мэрэл шүн мөн тэгэл буцаал унтчихлээ шүү. Тэгэхээр миний бол яг анзаарч ажигласнаар болохоор яг нөгөө секс зүүд болохоор яг нэг үүрээр тохиолдоод байт юм шиг. Яг нэг юм сэрхийн өмнөх нэг юм үүр тод шүнийн заагаар нэг юм юу гэдгэлээ нэг өглөөний үрийн цолмон молмонгоор яг нэг зүүдлээд тэгээ тавьчаад байт юм шиг бол надад л тийг санагддаг. Яа. Магадгүй л. Тэгтээ амар тод зүүдэг. Одоо ингэ зарим зүүднүүд чинь нэг юм гэлс зурсхан ингээл хийж өнгөрөөл те. Тэгээд юу зүүдлээ гэл зарим нэг нь яадаг штэ. Одоо юу гэдэг мартагдсан байдаг штэ. Гэтэл секс зүүдүүд болохоор яг тийм бүтэн юу гэдэг өнгөт кино. HD бичсэн юм байд юм шүү. Тийм бол бүр гоё юм шүү. Болдог бол ингээд зүүд мэдээ хадгалцдаг бол те. Харин яг тийж боддتي. Би ингээд бас заримдаа боддог гэсэн штэ. Ингээд секс биш за ерөн зүгээр зүүднүүдээ бичиж амаар санагдав. Тэгээд босч ирэнгүүтээ шүү тэмдэглэж байгаа. Тэргээр баг кино хийж бирв шиг. Тийм гоё санагдах чи. Тэгээд сүүлд нь мартчихтiin ба тэрийг. Гэхдээ ер нь бол тийм нөгөө яг амар олон тийм алдартай хүмүүс ч юм уу зүүдэндээ зохиол мохиолоо бичсэн ч юм уу эсвэл дөнгөж босч ирээд нөгөө санаагаа бичдэг ч юм уу. Надад бол нэг 2-3 удаа тэгжсэн нэг юм байгаа. Би нөгөө дуу зүудлээгүй юу? Яагаад вэ? Нэг тиймэрхүү юм зүүдэлдэг ч юм амар гоё мó үг мөг зүүдэлдэг ч юм уу. Тэнгүүтээ маргааш нь шууд босч ирээд бичиж авчдаг ч юм уу. Тэр тиймэрхүү юмнуудыг ингээд болдог бол тарих ингээд бичиж идэг бол тий тарихны хажууд нэг юм зүүдлэг маань гоёхгүй маргааш нь босоо үзэл. Тийм хийгээч хүмүүсээ. Явах текстүүдийг маань бичээч. Тэгээ явуулсан оч тий нөгөө нэг юу л порно сайт байтад руу. Тэр нь зүгээр сайт л нэж л та. Keeper sex гэсэн үү? Харин тий. За зүудний үед нэг юмрх байх шүү тий. Ерөнхийдөө явах тий ерөөс ойлгомжтой шүү дээ энэ ч угаасаа. Гэтэ хүмүүс тэгж хоорондоо их ярьдгүй л гэдэг байна тий. Түрүүний чиний хэлснээр нөгөө ажлынхаа залууд ярих уу гэдэг шиг тэр нөгөө нэг тодорхой цензур байхгүй бол би одоо жишээл найзтай болоо шууд ярих хаа. Тийм би одоо ингэ чамд ярьж байгаа. Гэхдээ надад бол эхлээл хэцүү байсан гэдэг шиг жоохон санаа зовоод байсан ч юм уу. Тийм болохоор иймэрхүү юм бас ярьдгүй гэж магадгүй байх ч той. Бодоод битгаар бас энэ сэдийг аваад хөндөд ярьлаа. Та нар манай секс үдэ яриараа хүн мөн л болсон хаа тий нөхөр чигт нь одоо хэв ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол бас төсөөлж
секс зүүд бол тохиолдсон л байж таараа шүү. Тэрийг сайхан хуваалцаж үсэж байна. Ганц би ялангуяа эмэгтэйчүүд бүр илүү их зүтэлдэг байх гэж бодож байна. Харин тий. Эрэгтэй хүмүүс бол нормал үзэгдэл тий. Тий. Яг эрчүүд нь яраарэ бас. Эрчүүд ч гэсэн энэс насаа эмэгтэй хүмүүс ч гэсэн зүтэлт юм байна гэж бодож байгаа. Ер нь бол тийм. Хариултыг өгч. Тийм байдаг байгаа. Бэсэрэ. Байдаг. Яа, бэсэрч явах байх. За. Окей. За дуусах уу? За тийм. За хүлээлгийн өрөөний season 2-ийн эхний дугаартай хамт байсан манай байнгын сонсогч болох ч байгаа танд баярлалаа гэж хэлмээр байна. Бид хоёрын өрөөнд өнөөдөр ахин саадаж ахин шинэ seasonтэй хамт байгаад маш их баярлалаа. Насан турш нартай маш их баярлалаа. Тийш нэрээ. Энэ season-аас эхлээд бол бүх сэдвүүд бол хөндөрнө. Одоо эхний манай season бол насанд одоо юу гэдэг сексийн амьдралд дөнгөжгөл тавьж байгаа тий. Одоо өсвөр насныхандаа илүү төлхөө чиглэж идэг гэсэн бол 20 дугаар season-аас эхлээд асуудал хөндөрч эхэлж байна. Тийм болохоор зэрэг насан туршдагд бид хоёр одоо онцолж хэлж байгаа нь энэ утгатай юм байна юм шүү. За тэгээд таалагдсан бол subscribe хийгээрэй. Тэгээд subscribe хийгээд нөгөө нэг notification-ийнх нь хонхыг ингээд нөгөө нэг дарчих юм бол бид хоёр шинэ одоо подкаст хийх тоолд танарт маань мэдээлэл очих болно. Тэгээд цаг алхалгүй сонсоо те. Нотон зүйлээ хамт зүтэлцгээе. Тэгцээж те. За би өнөөдөр нөгөө нэг ярьсан аргыг хэрэглэнэ. Унсан нааштай өсөн би бас хэрэглэв. Харин тэгээд болох нь үгүй үзье. Та ч гэсэн үзээрэй. За сайхан байлаа. Баярлалаа намайг зүтгэхээр явлаа. Баяртай. Окей, баярлалаа сонсогчдоо. За баяртай. Ариуна заяа өрөөлаа. Хайртай шүү. Юу их хайртай шүү.